За Монгол улс өнгөрсөн 9 сард 42 мянган толгой малыг амдаар нь экспортлоо. Үүнээс гадна малын гаралтай түүхийн эдийг тогтмол эдийн засгийн эргэлтэд оруулж малын тоо толгойг бууруулах шаардлагатай хэвээр байна. За учир нь бэлчээрийн нөөц ойролцоогоор 85 сая толгой малыг эдэж тэжээлээр хангах нөөц боломжтой маа. Гэвч өнөөдрийн байдлаар 130 сая толгой мал эдээшлэн бэлчээрлэж байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар манай улсын нийт бэлчээрийн 38.9% нь бэлчээр хүрэлцээтэй, 19% нь даацаа 1-ээс 3 дахин хэтэрсэн, 24.6% нь даац 3-аас 5 дахин хэтэрсэн бол 6.3% нь даац олон дахин хэтэрсэн үзүүлэлттэй байна. Бэлчээрийн дороотол нь цаг уурын өөрчлөлт болон хүний хүчин зүйлээс шалтгаалan улам бүр доройтох шалтгаан болж байна. Бэлчээрийн газрын төлөв байдлыг бид нэр 5 төвшөнд үнэлж байгаа гэсэн. Одоо сорго төлөвтэй буюу ямар нэгэн тийм өөрчлөлт нөлөөнд өртөөгүй. Тэгээ бага зэргийн өөрчлөлт орсон, дунд зэргийн өөрчлөлт орсон, хүчтэй бол маш хүчтэй өөрчлөлтөд орсон буюу одоо дороотсон бэлчээрээ гэдэг 5 төвшөнд үнэлж байна. Тэгээ сүүлийн жилүүдэд одоо бид нар ингээд харж байхад хүчтэй болон маш хүчтэй дороотсон өөрчлөлтөд орсон бэлчээрийн газрын талбай хэмжээ нийт бэлчээрийн одоо нэг 20 орчим хувийг 20 гаруй хувийг нь одоо эзэлж байгаа гэсэн. Монгол орны нийт бэлчээрийн 65 орчим хувь нь ямар нэгэн байдлаар доройтсон гэж үздэг. За энэ нь бол мэдээж малын толгой өсөлттэй хамаатай, уур амьсгалын өөрчлөлттэй хамаатай зүйл байгаа шүү дээ. За энийг яаж сэргээд сайжруулах вэ гэхээр бид нар одоо маш олон сайн туршлагууд байдаг, маш олон юмнуудыг бид нар хийж болно. Гэвчиг одоо эцсийн дүндээ бол хүртгийн шүлжээ тэр эдийн засгийн л ерөөсөө явж ордог юм байна. Өөрөөр хэлбэл малын гаралтай бүтээгдэхүүн, малчны орлогыг нэмэгдүүлэхээр бид нар малын тоог багасгах ямар ч боломжгүй. Тиймээс бэлчээрийн дороотолд орсон аймаг сумдын удирдлагуудад тухайн бүс нутгийг хамгаалах, бэлчээр сэлгэх, хүний хүчин зүйлээс хамаарч байгаа нөлөөллийг бууруулах чиглэлд зөвлөмж хүргүүлжээ. Хамгийн гол нь даацаас хэтэрсэн малыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь хамгийн чухал шийдэл юм а. 16-15 онд бид нэг 12 мянган тонн махыг л экспортод гаргадаг байлаа шүү дээ. Энэ үзүүлэлт нь 2023 онд 81 мянган тонн хүрлээ. 24 онд 71 мянган тонн боллоо. Яг одоо өнгөрсөн сарын байдлаар бол 47 мянган тоннд хүрсэн явж байна. Ингээд 10-11 сар 12 сард бол энэ махны экспортын тоо хэмжээ бол 70 мянган тоннд хүрнэ гэж найдаж байгаа. Дээрээс нь одоо өнгөрсөн жилүүдэд одоо Монгол улс түүхэндээ анх удаа одоо 30 мянган хоног л экспортод гаргасан түүхэн рекордтой байсан бол энэ өнгөрсөн сарын байдлаар 42 мянган толгой бол амдаараа экспортод гарсан байна. Манай улсын хувьд таварын малыг амдаар нь хөрс зэрэгэлдээ орнуудад экспортод гаргах боломж бүрдсэн. Гэхдээ малын эрүүл ахуйн чанарыг улам бүр сайжруулснаар эдийн засгийн аргаар бэлчээрийн даацыг бууруулах боломжтой юм а.